Акане гэх өхнийг хүүхдүүд өхлийн бурхан гэж очилж үргэлжийн тохиорддаг. Хажуугаар нь алхаж яхан бол өхлийн бурхан явж гин гэж орилно. Ямар нэг зүйлд хүрэх юм бол наадхандаа битгий хөр хараагд шүү гэж нээлтэнэ. Загсанд хоолойгвол Акане тэд нарыг махчин загас болгочихлоо гин. Түүний хийсэн бүх зүйл ямар нэг байдлаар дам буруу яригдана. Мэдээж юу гэж жинхэнэ өхлийн бурхан байхав. Харин нэг өдөр түн дээр шилжиж ирсэн хөвгөн ирснэ. Ягаад чамайг хүмүүс өхлийн бурхан гэдэг байгаа гэвэ? Аканеч миний харцнаас балдаг байх. Хүмүүс миний хүрсэн бүх зүйл харагддаг гэж ярьдаг гин. Үүнийг сонссон ямар ч хүүхэд жирхэж холдох нь гарцаагүй. Гэтэл өнөөхөө хөөх ямар кул юм бэ? Атаргачлаа. Би тийм байсан ч болоосай гэж авдээ. Аканеч юу атарах вэ? Хүн болгон надаас зайлсхийн штэ гэтэл хүү. Хүн айлхмаар тийм их хүчтэй юм уу? Гин. Акане энэ хүүгийн толгой тарих нь яаж ажиллаад байгааг үнэхээр ойлгосонгүй. Такада бусдын хэлсэн муухай үгсийг яаж иж эргүүлж байгаа дан гоёр хүлээж аваад идэг за. Хэсэг охид уг нь өхлийн бурхантай юм яриад байвал харагдана гэж хэлсэн. Харин Такада үүнийг сонссноо. Хүүх дог юм аа гэж авна. Бас тэр хөвгүүдийн хамт харьяа гэсэн саналаас татгалзаад та нар чинь жирийн хүн штэ. Би өхлийн бурхантай харьмаар байна гэдэг. Өнөө хөвгүүд ууралж тэгж яриулнаа Такана чинь ч гэсэн хүн штэ гэхэд Такада юу вэ та нар чинь өөрсдөө л түүнийг өхлийн бурхан гэдэг үсттэй гэж гайхана. Хөвгүүд түүнийг гинэн цагаан байдлаас болоод бүр хэлэхгүй гац чархлаа. Энэ өдрөөс хойш тэдэнд юу тохиолдох бол бүх үйлдэл нь буруугаар ойлгогддог охин. Бүх зүйлийг эргээр хардаг хөгийн түүх одоо л эхэлж байна. Нэрээ та нар пицца хатд 7 хоног бүр явагддаг гоё урамшууллыг мэдхүү. 7 хоног бүрийн мягмар гариг хаттай урамшууллаар үндсэн 8 төрлийн дунд хэмжээтэй пицца 37,000-аас 25,000 л чандардаг. Бас ням гариг бүрийн бүтэн сайнны урамшууллаар үндсэн 8 төрлийн том хэмжээтэй пицца 44,000-аас 30,000 л чандардаг шүү. Нарыг хүргэлтээр захиалах юм бол 5,000 нэмэгдэнэ. За тэгээд 2 дахь улам бүтэн сан өдөр пиццагаа захиалаад мөнгө хэмнээрээ. 75 55 55 55 болон пицца хат цэг юм байна. Хамгийн амттай пиццаг пицца хатаас. Амтд халуун пиццагаа илүү хэлбэрээр пицца хат цэгмээ сайтаар онлайнаар захиалаарай. Пицца хат. 夢にまで見たような世界で争いもなく平和に暮らしたい。Хүүхдүүд Таканыг харах болгондоо хаалт гэж маягладаг юм л да. Тэгж хэлж хараалаас нь өөрийгөө хамгаалж байгаа хэрэг. Харин Такада Акане дээр очиод манай хуучин сургуулийн хүүхдүүд огт тэгдэггүй байсан. Би ч хаалт хийж сурхамсан гин. Аканеч тэг чи ч бас хаалт хийж эхлүүл надтай ярьсан ч бусдад доглоолохгүй гэж хэлдэг. Гэтэл Такада яагаад вэ? Хаалтыг чинь дайсныхаа эсрэг л хийдэж штэ. Чи миний найз гэдээ. Найз гэх үгийг сонссон Акане маань маш их баярлжээ. Тэр үргэлж бүх зүйл зүгээр байгаа юм шиг аашилж авдаа. Би найзтай болсон гэж хотл хэлдэг байсан. Одоо харин тэр нь үнэн боллоо. Такада маань үргэлжийн Мак өмсдөг Макын дуртай Хиро гэх хүтэй найзуулжээ. За Мак гэж дуудчих. Харин өдөр нь Такада бөмбөгөнд оногдоод эмчийн өрөөнд хүрэгдтээ. Хүүхдүүд ч Такада ойрд өхлийн бурхантай хит найзлаад байсан. Тэрнээс болоод л ийм зүйл болчихлоо гэд ундаг. Аканеч гуниглж цуу яриануудаас санаа зовоод Такадаг иргсэнгүү. Гэхдээ Мак Такадад Аканетэй таарснаа хэлжээ. Такада үнийг нь сонссноо Акане дээр ирж чи яагаад намайг иргсэнгүй гэд бөөн гониг. Яг үндэ түүнд цуу яриа огт хамаагүй. Учир нь өхлийн бурханы дагуул өхлийн бурханы найз гэж ярих тон кул шүү дээ. Гүнэрээ. Бас түүнд Аканетэй ярих нь үнэхээр гоё санагддаг үлээ. Хүүхдүүд Аканегийн ашигладаг шүнээс сэжиглээд огт хүрдэггүй. Хөрвөл хараагдана гэж боддог болохоор тэрэлтэй. Харин Такада үнийг нь сонсчоод хөөх хүрэх төдийд л эд шидтэй болдог шидэт зэксэг шиг юм аа. Чи юм болгоныг л хөвжөлтэй болгох юм гэж авна. Өнөөдөр Аканегийн хоол тарах өдөр юм байна л да. Гэтэл нэг халзааг дахиад л өхлийн бурхны тараасан хоол амтгүй байх гэж ярьцгаана. Харин цагаахан Такада маань тэгвэл идэхгүй гэсэн үг үү? Би л яг түүний хоолыг идмээр байна. Та нар идэхгүй юм чинь би оронд чинь хоолыг чинь идчихэж болох уу гэж асуудаг. Халзаагч бантаад хин идэхгүй гэсэн иднэ гэд орлоо. Хүүхдүүд Аканетэй хуулсан зураг харчаад энд сүнс гарчиж гэдээс юм байл да. Яг үндэ сүнсийг нь Акане гэж хэлж байгаа. Харин Такада үнийг нь Аканетэй зураг даруулах юм бол сүнс гардаг гэд бодчих. Мэдээж өвд сүнс гарч ирэхв. Удалгүй Мак гарч ирээд жаргалтай харагдах юм бол сүнс харагдахгүй нь ойлгомжтой штэ гэлээ. Үүнийг сонссон Такада тийм шүү. Байдгаараа дүнсгээрээ гэд хавллаа. Гэхдээ хамгийн сүүлд нь байдгаараа инээсэн ганц хүн нь Такада өөрөө л байв. Такада Аканыг дагуулад гэртээ очсон чинь их чинь манай Аканыг хөрдөөцсөн үдээ. Тинхүү их чинь Аканед Monkendi брендing шоколадны кремийг гаргаж өгөндөө. Шоколадны кремийг хөрөгчөнд хадгалахаар зарцаад хатуу болсон байдаг да. Тэрийг нь талхан дээрээ түрхэхээр талхаа нь альчилгачаад байнгын левгүй мэдрэмжтэй түрхдэг. Тэгсэн энэ крем нь хөрөгчөнд хадгалсан ч царцдаггүй. Тослог багтаа гэд боддоо. Өөр нэг гоё юм нь шоколадны крем нь 15% ойн самрын агуулмжтай.
Ингэснээр зүрх судасны үйл ажиллагааг сайжруулна, харвалтаа сэргийлнэ, эрүүл мэндэд маш олон ач холбогдолтой. Тиймээс бүгдээрээ Монголдо үйлдвэрлэсэн шоколадны кремээ өглөөний цандаа хэрэглэцгээе. Нэг удаа Аканыгийн шүгэнд хайрын захиа байна. Жинхнээсээ хайрын захиа биш зүгээр доглоо тавьсан бололтой. Харин Такада, Акане би чамд жинхэнэ хайрын захиа бичиж өгнө. Чиний бүх зүйл надад таалагддаг. Яна цаасан дээр жигсаагаад биччих юм бол багтахгүй юм байна гэд бүгдийг нь намаараа хэлж өгдөг. Эцэстэн дээр яагаад хүмүүс доголж захиа бичснийг огт ойлгосонгүй. Такадагийн эгч Аканед багцсан хөөрхөн хувцас амсуулаад өхөрдөж харлаа. Манай Акане өгн дандаа хар хүмүүстэй юм л да. Энэ үеэр халзааг Такадад наад өхлийн бурхнаа хаяад бидэнтэй нийл. Наадхантайгаа нийлэх тусам азгуутна. Чи өөрөө мэдхгүй агаач баг багаар дордно. Энийг чинь л аавра гэж хэлдэг юм гин. Харин Такада тийм үү. Аканетэй байхад үнэхэр хөвчлөлтэй байдаг да. Байц. Тэгэхээр эн чинь Аканегийн өгдөг ад жаргал азгүй тлээсээ ч их байна гэсэн үг үү? Яг тэгж таарлаа. Би түүнд талархах хэрэгтэй юм байна гин. Халзаагч би тэгж хэлээгүй штэ гэсээр үлдлээ. Тэр өрөө Такада Аканелөө залгаж намайг үргэлж жаргалтай болгоход баярлалаа гэд 2 цаг хуцаар ирсэн байдаг юм. Нэрээ Аканег өнөө Такадагийн эгчийн хувцсыг өмсөд ирсэн чинь хэсэг охид инээлдээд тэр ийм хувцс өмссөн ч дотроо өхлийн бурхан хിവэрэн штэ гэдэг за. Тэгсэн Такада айн тэгэхээр ямар ч хувцс өмссөн өхлийн бурханы хүч нь арилахгүй байх нэ. Хүчтэй нэмээд хөөрхөн Акане чи ч үнэхээр гайхалтай юм а гэж авна. Охид ч хэлэхгүй болоод нүдэ эргэлдүүлэн алгуулсан юм. Акане гудамжнаас хармуур алжээ гэсэн ч өөрөөс нь болоод энэ муу ёрын гэж дуудуулах уу гэж санаа зовдөг. Гэхдээ Такада түүнд чи намайг маш аз жаргалтай болгодог штэ. Энэ муур ч гэсэн адилхан байх болно. Тэрийг чам шиг хөрх юм а гэж тайвшруулна. Маргааш нь Акане муурныхаа зургийг даран иржээ. Гэтэл нэрэл охид муур эзнээ дураадаг гэсэн эзэнтэйгээ адилхан л байж таарна гэд хэллээ шүү. Тэгсэн Такада энийг сонссноо. Сонсож гинэ Акане. Тэд чамайг хөөрхөн гэд байна гэж ас. Охид уурж яаж энийг тэгж ойлгоод байгаа бид нарт тэгж хэлээгүй гэсэн чинь Такада та нар л өөрөө амтан эзнийгээ дуурайдаг гэв үстэй. Муур нь үнэхээр хөөрхөн байна. Тэгэхээр Акане ч хөөрхөн гэсэн үг гэж хэлдэг. Охид талгаалагчаасаа дэмжлэг авахар хойш харсан ч өнөөх нь муур гэд өхөрдөд өглөө. Чаваас гэрт нь муур тижааг хориулт юм л да. Багш сурагчдад зуны амралтынхаа хуваарийг бичгэж даалгажээ. Акане хийх зүйлгүй болохоор хоосон цааснасаа их л санаа зовно. Гэтэл энийг нь Такада харчаад бүүн баяр. Номын саналаа нууцаар орж өөрийнхөө хуваарийг Аканег ягтаа тохируулдаг. Ийхүү тэдний зуны төлөвлөгөө бэлэн болжээ. Өнөөдрөөс зуны амралт эхэлсэн. Акане дэлгүүр орж шинэ усны хувцас сонгох гэж бүү юм болно. Сургуулийнхаа усны хувцастай очиж юм бол хүүхдүүд шална. Хөөрхнийг өмсчих юм бол өхлийн бурхан юм байж гэд бас л шалах үз. Гэтэл манайхан айгүй хөөрхнийг өмсөд очлоо. Санаа зовсон байдалтай явж идэл нэрэл халзааг өхлийн бурхан юм байж хөөрхөн хувцас өмсөх чинь шудраг бус үсттэй гэж инээдээ. Гэтэл Такада харж ийн Акане чамайг хитрхи хөргөн харагдаад шудраг бус байна гинэ гэж ас. Халзааг уурж яхаараа дандаа хамаг юмыг гоёр хүлээж авт юм бэ? Би давхарах чинь хөөрхөн гэж хэлээгүй гин. Харин Такада чи тэгвэл сургуулийн усны хувцсан дуртай юм уу? Усны хувцастай охид ч хөөрхөн шүү тийм ээ гэж инээдэг. Сургуулийн усны хувцас нь бие барьсан бариул юм шиг байгаа. Энэ үнээс нь болоод халзааг маань гаж дунтаж юм шиг харагдаад өөрөө хүүхдүүдэд шоолуулна да. Харин өдөлгүй Мэг гэрснээ Такадад бас Аканед уухан мөхдөг. Хэдий энэ нь жаахан зүйл шиг харагдсан ч Аканегийн хувьд том зүйл байсан юм. Энэ өдөр их сайхан өнгөрлөө. Акане хөдөө имэйл өгөө очжээ. Такада ч хуучин ангийнхантайгаа уулзахаар хөдөө явдаг. Гэхдээ айгүй хөрхөн аль аль нь л тэр юу хийж байгаа бол гэж боддог за. Харамсалтай нь энэ өдөр Аканегийн муур алга болчлоо. Гэхдээ олсон хүн нь Такада байвал яг уу аль аль нэгний хараад шок. Такада ч өмнө эмээгийнх нь ойролцоо амьдардаг байсан гинэ. Хувь тавилан байгаа зү. Маргааш нь Акане Такадатай явж ээжийнхээ булшийг хэрэгжээ. Ээж нь Аканег ухаан арахаас өмнө сурчилтээ. Тиймээс энэ нь Аканед яг л ээжтэйгээ солигдчихсан юм шиг санагддаг. Тэр амьдарч ээж нь насварсан. Ямар ч тач өнөөдөр тэр ээжигээ найзтайгаа уулзуулж чадлаа. Тиймээс ч тэр Такадад баярлалаа гэж хэлдэг. Харин Такада энэ үсийг нь сонсчод асгартлаа уйлж эхлэндээ. Акане Такадагийн яг яагаад уйлаад байгааг ойлгосонгүй. Бас тэр яаж ч Такадаг тавьшруулсан, Такада уйлахаа болсон. Тиймээс Акане Такадаг хөтлөө тарьсан юм. Одод төгсөн тэнгэр харанхуйд гэрэлтэх гэлд цог. Яагаад ч Аканегийн зүрх хурдан цохилсоор. Уг нь Акане Такада хоёр зөндөө төлөвлөгөө гаргасан. Даанч тэр өдрөөс хойш Такада дахин ирсэнгүү. Яг үндэ Такада маань гимшээд үлээдсэн юм билээ л дээ. Учир нь тэр ээж нь насварчихсан хүүхдийг өхлийн бурхан гэж дуудаад байсан. Яг л ээжийнх нь нөхөлд жинхнээсээ буруутгах байгаа юм шиг болчихж байгааз. Харин Акане чи намайг өхлийн бурхан гэж дуудахад би харин ч баярлдаг. Ээжийнхээ талаар би огт тэмцгэлдэггүй. Ээж минь амьд байсан бол харин ч намайг кул хочоор дууддаг найзтай болсон гэд баярлахад чи намайг үргэлжлүүлээд өхлийн бурхан гэж дуудааж гэж хэлнэ.
Харин Такада үнийг сонсчоод хэвэн болж Аканегийн гараас хөтлөн явжээ. Тэрээрэн Такада, Акане, Мэг гурав галт надам татсан юм. Такада уг нь Аканед өгөхөөр онцгой харагддаг бүгд авчилтээ. Даан жалга болгочж. Гэтэл дээрлэхөө охин ирснэ. Энийг хайж гин үү? Би олсон болохоор одоо минийх гэсэн үг. Чи над хачин өвхлийн бурхандаа үнэхээр ийм бүгд зохино гэж бодоод байгаа мó гэж шүү. Гэтэл Такада нэрээ тийм шүү. Ийм тоглоомон бүгд Аканег гутаач байх гэж авсан. Тэгснэ аягүй хөрхөн. Би хүүхэд болохоор одоо тоглоомон бүгжил өгч чадна. Акане би том болоод чамд жинхнийг өгье. Одоохондоо энийг л авчих гэд өрбөгч өгдөг. Зуны амралт сайхан өнгөрлөө. Такада Аканег бодоод ихтчихэд л ихчин. Яагаад энийгээ даган Аканег бодоод байгаа мó гэвэ. Такада шоконд орж та яаж мэдвэ? Яахан аргагүй өвхлийн бурхны хүчнээс болсон байх нь гээл. Гэтэл их чинь өвхлийн бурхан инээ тэрийг чинь мэдэхгүй ч Акане яг л сахиусан тэнгэр шиг хөрхөн. Даанч тэр өөрөө энийгээ мэдтгүү гэж хэлдэг. Үүнийг сонссон Такадач баярлж маргааш нь Акане дээр очсноо. Акане чи өөрөө мэдхгүй байгаа ч яг үндэ чи сахиусан тэнгэр хөрхөн болохоор гэж авсан. Акане ч улаагаад зүйд. Нэгэн өдөр Акане өсөө 2 хуваагаад иржээ. Такада түүнийг харж хөрхөн байна гээл. Үгүй гэтэл өнөө халзаагч нь ирснэ. Наад ус чинь огтхон ч цохихгүй байна гэд ундээ. Харин Такада үнийг сонсноо. Кул юм аа гэж хэлдэг. Яхаараа кул үт юм бөө мэд. Яасан гэсэн чинь өвхлийн бурханд ч цохихгүй өснөө засалт Аканед ийм хөрхөн харагдаж байна шүү дээ. Акане чи үнэхээр хөөрхөн юм аа гэж байна. Тэр өдөр багш судал сольж Акане Такада хоёрыг зэрэгцээ суулгажээ. Удалгүй ангийн дараа сонгогдох болоход хүн болгон л нуугдаастай. Гэтэл халзааг багшаа Акане болыг нэ гэд хэлждээ. Хорж угаа царайна. Гэхдээ Такада үнийг сонссноо. Хоо кул юм аа гэд Акане туслахаар болдог. Гэтэл өнөө дээрлэхүй охтын тэргүүн чинь Такада крашлдаг болтой. Цаа чин би энэ байдлаараа Такадаг өвхлийн бурханд алдахна гэд шууд л гараа өргөж нэмж туслахаар болдог. Бас хөөрхөн Аканег болуулж Такадатай хоёулахнаа олцох санаатай. Тиймээс аргас хөвгчилж хамгийн алдартай ангийн дарга болох ёстой. Акане чи бол гэж хэлдэг. Гэтэл Такада бид гураас хамгийн алдартай нь Акане үсттэй. Биш байсан бол халзааг түүнийг ангийн даргаар дэвшүүлэхгүй байсан гэж авна. Дээрлэхүй охин уурж үгүй түнд найз байхгүй штэ гин. Гэтэл Такада ашгүй дээ. Тэгвэл тэр ганцхан минийх гэсэн үг үү гэж авдаг. Үгүй нэрээ. Ийхүү энэ бүхнээс болж эцэст нь дээрлэхүй охин Акане хоёр ангийн дарга болчихоо гэж. Өдөө хайсан чалан өөрийн толгой дээр нь унлаа. Хичээлийн дараа нэг шилтэй охин Акане дээр ирснэ. Макийн төрсөн өдөр удахгүй болно. Юун дуртайг нь мэдээд өгөөч гэж юм. Цаа чин Мак сайн гинэ. Үгүй гэтэл халзааг дагуулдтайгаа ярьснэ. Та хоёр юу нууцаар яриад байгаа? Өвхлийн бурхан дагуултай болчих гэд ундээ. Уг нь халзааг дээрлэхэлтэндээ их баясж байсан ч гайтай Такадад гараад ирвэ. Такада дахиад л би ч гэсэн дагуулна болъё л да гэд унлаа. Өнөө наастар нь байхгүй. Халзааг дахиад л урлаад яваад өгнө. Нэрээ халзаагийн найзууд нь сүлдээ бүр наад Такадагаа хай гэдэг үлдсэн байдаг за. Хэд хоногийн дараа Макийн төрсөн өдөр болжээ. Нүдний шилд түнд Мактай зогсон хөөрхөн малгай бэлгэлдэг. Ямар тач энэ өдрөөс хойш нүдний шилд Аканетай найзууд болсон байдаг юм. Нэгэн өдөр дээрлэхүй охин Такада дээр ирснэ. Өвхлийн бурхан та хоёр үерхтэй юм уу гэж шүү. Даанч Такада үерхэх гэж юу гэдгийг мэдсэнгүү. Дээрлэхүй охин үнийг нь сонсож Такадаг жаахнаар нь дуудаад эрэгтэй эмэгтэй хоёр үнсэж үерхэхгүй бол ямар ч хамааралгүй хүмүүс гэсэн үг гэд явчихна. Харин тэрээрээ Такада Аканегээс би чамайг том болохоор үнсэж болох уу гэж асууж гин. Такада өөрсдөө хамааралгүй хүмүүс юм байх та гэж гутарсан ч найзууд гэдгээ сонсоод тайвширчээ. Гэхдээ тэр нэг зүйлийг бодон гайхаж явсан юм. Найзтайгаа байхад зүрх ингэж хурдан цохилдог юм байх та гэж. Маргааш нь дээрлэхүй охин Акане дээр очиж Такада та хоёр үерхдэг юм уу гэж асуудаг. Харин Акане гүй тийм харилцаатай биш. Бид хоёр тохирохгүй байх гэж хэлдэг. Даан чинийг нь Такада сонсож таарнаа. Дээрлэхүй охин үгийг нь эргүүлж тэр хоёрыг хорлох гэж оролдоно. Гэхдээ энийг нь буруугаар эргэлээ. Такада би улам хичээх хэвээр байна. Акане би чамайг жаргалтай болгохоор бүр чих хичээнэ гэд ундаг. Удалгүй тэдний ангид зугаалахаар явах болов. Такада Аканетэй цагийг цуг өнгөрөх гэд бүүн баяр. Даанч дээрлэхүй охин багшаа хоорондоо нэг ярьдгүй хүүхдүүдийг цуг суулгая гэд хэлжтэй. Өөрөө Такадатай цуг суугч байгаа. Акане ганцаараа яана гэд баяжтал ашгүй нотны шилт хүрээд ирлээ. Харин Такада энийг нь харснаа гомдчихноо. Хөргөн багастэй. Дээрлэхүй охин бас амар балиар ангийн даргийнхаа хамаг хэцүү ажлуудыг Аканед тогтцдог за. Одоо манай Акане дотор нь муухайрсан өвцөн янз бүрийн хүүхдийг асрах хэрэгтэй болчлоо. Гэхдээ дахиад л өнөө өөдөө хайсан чулуу өөрийн толгой дээр гэдэг нь боллоо. Автобусын дотор Такадагийн дотор муухай эргэж Акане түнд санаа тавихаар хоёулахнаа үлддэг. Тэр өдөр найзууд бөөндөө сууж хоол идэжээ. Нэрээ Аканегийн аав охиныхоо өндгөн дээр хөөрхөн чигчлүүр зогоод явуулчих. Энэ нь хүүхдүүдэд гой санагдаж хоолны талаар ярилцсан байдаг. Акане маань аавдаа зураг даран явуулж найзуудад маань таны хоол их таалагдсан гэж хэлнэ. Акане багасаа л их хичмхий найзтай болж чаддгүй хүүхэд байсан.
Эцэг эхчүүд хүүхдтэй хайртайч гэлээ өөрөө очиод найзтай болгож чаддгүй. Тиймээс ч аав нь эмхэн зүйлдэрч болов тусалахыг оролджээ. Охиныхоо явуулсан зургийг хараад түүний нүднээс өөрийн мэдлгүй нулин сарсан байдаг юм. Такадагийн эгч Аканед багцсан Юкатагаа хүчээ. Манай хоёр ч Юката өмсч хоёулаа соёлын өдөрлөгт очиод цагийг сайхан өнгөрөөлөө. Гэтэл маргааш нь халзаа гэрснэ. Чи өвлийн бурхантай болцож байсан биз дээ. Тэрийг чинь болцоо гэдیں гэд оглоод ундیں۔ Харин Такада энийг сонсчоод бөөн баяр. Би чинь Аканетэй зүг болцоонд явсан юм байна штэ гээл халзааг цаашлаад энийг чинь сургууль даяар тараанда гин. Гэтэл Такада жоохон сонирн болчлоо шүү. Халзааг баярлж одоо л ч юм уу барьц алдвуу гэтэл Такада яах юм бэ? Тэгвэл гайхуулсан болчих штэ гэж авдаг. Спортын өдөрлөг ортж байна. Гэхдээ Акане энэ өдөр тих дургу хүүхдүүд өвлийн морхон байгаа юм чинь манайх заавал ялагдана гэж ярьд юм байл та. Харин Такада Аканед тусалж өндөр тоглоом дээр авираад би ганцаараа биш чамтай хичээмээр байна. Зөвхтаа хичээцгээе гэж хэлдэг. Акане чих баярлжээ. Гэтэл удалгүй ширүүн салхи үүсэж Акане унчдیں۔ Гэтэл Такада Аканег хамгаалж байна гэж доор нь унаад гараа угалчнаа. Акане өөрийгөө буруудгаад сүйд. Гэхдээ Такадагийн ээж гэж бүр яг Такадатай адилхан хүн ирж Аканег тайвшруулад зүгээрээ хүүхд юм чинь хордон идэх чинь цаа чин чамайг байнга ирдэг. Түүндээ найзлагт баярлалаа гэж хэлдэг. Өнөө Такадан ч хэд хоногийн дараа гипстэй гараа хайхулсаар ирлээ. Гараа хавгалсан биш бараг баярлаад байгаа юм шүү. Такада гараа ашиглаж чадхаа байсан болохоор Акане амд нь хоол хийж өгнө. Бөмбөгөөр тоглож болохгүй болгоомжтой вэ гэж сануулна. Асууд юм аашаа. Акане Такадагийн өгнөөс урам авч энэ жилийн спорт өдөрлөгт зүгээр л хараад цохой өссөнгөө. Гэхдээ яаж ч бэлтгэл хийсэн хурдангүй чаддгүй за. Тиймээс Акане өнөө дээрлэхүй охин дээр очиж би яаж ч хичээсэн чадахгүй байна. Чи гүгээд өгөөч гэж гойно. Дээрлэхүй охин маш хурднаараа алдартай ч гэсэн хичээд гүөхгүй гэдээс юм байл л дээ. Гэтэл тэр эцэст нь Такадаг бодоод зөвшөөрдөг. Ингэсээр спортын өдөрлөг ирлээ. Даанч Такада алга. Уг нь халзааг түүний оронд гүөхэр болсон юм. Даанч салгалж явж байгаад баахан цай уугаад гидсээ өвтгчнөө. Одоо тэгэхээр тэдний ангиас хамгийн сүүлдгүй хөнгөө болчлоо. Гэсэн хэдий ч дээрлэхүй охин хамаг чадлаараагүйж дугарч өгдөггүй Акане маань түүнийг чангаар өлн дэмждэг. Гэтэл замын гисэст Такада гүөхэд бэлэн зогсчээдээ. Хүүхд болохоор гар нь хордон идэгчжээ. Ийхүү Такада маань хар хурдаараагүйж тэдний анги төрүүллээ. Тэмцээний дараа Акане Такада хоёр дээрлэхүй охиныг тэрврээд чиний ачаар төрүүллээ гэж үлсэн юм. Үүнээс хойш заримдаа Такада дээрлэхүй охин Акане 3 цогтой хайрдаг болжээ. Акане Такадад 4 хавчид ташангар хийж өгчээ. Энэ нь аз жаргалтай болгодог сахиус үлээ. Харин халзааг өвлийн бурхнаас сахиус аваад харагдана гэд ундээ. Харин Такада ашгүйдээ ийм зүйлийг дэлгүүрт ч зардаггүй үстэй. Дэлхийд цар ганц байдаг хараалт сахиус надад байна гэж инээгээд ундаг. Аканетэй харц тулгаруул харагддаг гэх яриач байдаг. Харин Такада үнийг нь сонссноо. Гайхалтай юм аа. Шидэт нүд. Би чиний хөөрхөн нүдийг үргэлж ширтээд баймаар санагддаг гэж хэлээд ичээгээд хайчнаа. Нэг өдөр Аканегийн нүдэн дээр өвдөг гараад нүдний халт зүгээд иржээ. Гэтэл охид Такадад таалагдах гэж их хичээж байх чинь гэж дойлоод ундээ. Харин Такада хөөх тийм үү? Надад зориулж уу гэд бөөн баяр. Нэрээ өнөө дээрлэхүй охин маань өөрчлөгдөөд Аканег муулсан охидтой нийлсэнгүү. Эхэндээ тэднийг тэнийг юм аа гэж бодсон ч сүлд нь үгүй тэнийг хүн нь би өөрөө байсан гэж боддог. Аканегийн гэрт найзууд нь анх удаа ирэх гэж байна. Манайхан гэрээ цэвэрлж өөрийгөө толдож автагаа гарч 4 торт аваад бүүн боллоо. Даанч яг маргааш нь халуураад найзуудаа хүлээж авч чадхаа байжтэй. Акане бөөн сүр болгож ганцаараа баахан хичээсэнтэй ичиж готрно. Гэхдээ удалгүй тэр маш гой зүг зүтэлжээ. Бүх найзууд нь түүнийг ирэхээр ирчихсэн байдаг. Мэг түүнд бүр өнгөө тасалбар өгч манай гэрээхний хоолны газар ирж өнгөө будаа идэрэй гэж хэлж гин. Явах цаг нь болоход Акане бүр Такадагаас зураад битгий яваач би ганцаардсан штэ гэж үлдээдэг. Маргааш нь Акане идэгчгсэн ичмэр зүйдэ бодон сэрлээ. Гэхдээ түүний хажууд өнгөө хоолны тасалбар байж байх нь тэрэ. Түүний зүүд нь зүүд биш байв. Дээрлэхүй охин маань дээрлэхүй ахаа болсон болохоор одоо жинхэнэ нэрээр нь дуудаад явчих. Цаадгыг чинь Касахара гэдэг. Касахара нэг хогийн утыг муур гэж бодоод хөрдөж байжээ. Харин энэ ичмэр үйлдэлийг нь Акане харчихсан байдаг. Гэхдээ үүний дараа тэд муурны талаар ирж Касахара Аканегийн муурыг очиж харахаар болно. Бас цаа чин Аканегийн толгойд ирэх навчийг авч өгдөг. Гэтэл Такада чи урд Аканетэй их татна байгаа шүү гэдэг. Касахара ичиж үгүй тийм татна болоогүй. Гэтэл энээс илүү татна болж чадна гэсэн үг үл гин. Касахара сүултээ уурж үгүй бид хоёр зүгээр л найзууд гэд хэлждэг. Найзууд. Акане үнийг нь сонсоод ихэд баярлжээ. Ямар ч тач хэд хоногийн дараа манай хоёр кино үзэхэр болно. Такада Аканег байнгын л магтдаг. Тиймээс Акане энэ удаа Такада чи үнэхээр кул гэж хэлвэ. Гэтэл Такада өдөөс нь Акане чи бүр ч илүү кул. Тийм болохоор би чамайг бодхоо болж чаддгүй гэд магтаж гарлаа.
бас хөрхөн тэгж хэлснэ хичээд байгаамаа. Маргааш нь халцаа Аканед би чамайг өчигдрийн сүнсний нэвтрүүлгээр харсан амар байсан шүү гэд ундээ. Гэтэл Такада гүй тэр чин шууд дамжуулалт үсттэй. Акане байх боломжгүй. Бид хоёр өчигдөр өглөөнөөс орой хүртэл цуг байсан гэж хэлдэг. Хөвгүүд юу вэ болцоо байсан юм уу гэтэл Такада гүй бид хоёр одоо ч жаахан штэ. Зүгээр л уулзаж алхаж хамт амтны хүрээлэн орсон. Акане үнэхээр хөрхөн хувцлаад ирсэн байсан шүү гин. Болцоолоо гоцтэй. Харин энэ талаар асуусан халцааг юу байдалд арсан юм. Зулсаар ортож манай хэд Такадагийн гэрт үдшилэг хийхээр болжээ. Нүдний шилт Майк 2 гэрээг нь чимэглэн Такада Акане 2 дэлгүүргэсэн. Ядж хаад 2 хос манай хоёрыг харснаа. Зул сарын болцоо юм байх та гэдэг за. Акане ичиж улаагаал. Харин Такада ойлгосон шинжгүй биднийг том хүн шиг гэдэг юм бах та. Том хүн шиг санагдчихлаа шүү гэж хэлдэг. Харин Такада замдаа болцоод сууж буй хичээнхээ нэзэг харна. Тэгснэ тэд яг л бидэнтэй адилхан болцож байна. Дурлал тасууд гэж авдээ. За яг та хөлдөө биш л байсан юм байна. Гэтэл удалгүй хосоод бүр үнсэлцээ давлаа. Манай хоёр үнийг хараад маш их хичжээ. Такада шууд өөрийнхөө хэлж байсан. Би том болоод чамайг үнсэж болох уу гэхүүгээ сандаг. Аканеч бас ичж шууд билуга авахар явцгаая гэж хэлнэ. Хэдий тэд байнгын хөтөлдөгч гэлээ энэ өдөр гарна ягаад ч юм илүү дулаахан санагдсан юм. Харин өрөөнд Касахараг ирэх үед Такада Акане 2 минь чийдлээ улаагаад улаан лоо шиг юм болсон байж идэг. Цэцэрлэгт хүрээлэнд харсан үнсэлтээс хойш Такада нэг л сонин. Ямар ч тач манай хэд бэлгээ солилцож хүүхдийн шампас гоожээ. Акане удалгүй ганцаараа зогсож байсан Такадагийн араас гарч ярилцсан. Гэтэл Такада Акане чи надад таалагддаг. Гэхдээ яагаад бусад хүмүүсээс өөр мэдрэгдээд байгааг ойлгохгүй байна. Би одоо чамайг үнсэж болох уу гэж асуудээ. 5 дахь ангийн бацаанууд ээ. Такада маань найз болон сайн болсон хүнийхээ ялгааг мэдэхгүй байгаа болтой. Харин Акане болохгүй. Чи сэтгэлийн гүнээсээ хүсэж байж л үнсэх ёстой гэдэг. Гэсэн ч Такада би чамайг чин сэтгэлээсээ л үнсмээр байна гэж хэлнэ. Дан чөдлөгүй Касахара хүүхдийн шампаскандаа согтоод манай хоёр цаадуулж ярихнаа. Хидэдэд үнсэж чадаагүй ч гэсэн дараа энэ талаар ярилцахаар болсон юм. Бас үнсгэнэ. Нэрийн шинэ оны өрөө Акане тэрхэд Бөөндө фестивал руу явдаг. Энэ жил Аканегийн хувьд маш сайхан шинэлэг болж өнгөрлөө. Найз нь хамт харъя гэхэд баярлж, найзаагаа ойлгоход өөрөө өлснөөс ч илүү гонёглж, анх удаа найзуудтайгаа хоол хуваан идэж, спорт өдөрлөгт оролцож, бусадтай зулсаар тэмдэглэсэн. Энэ бүгд Такадагийн л аж. 2 жил дараалан зэрэгцэж суусан хүмүүсийн хувь заяанд холбогддог гэхээрээ би. Харин энэ удаа Акане Такадагаас хол суужчихжээ. Гэсэн ч нүдний шилт тэдэнд тусалж Аканетай барай салчихдаг. Ингэснээр Такада Акане 2 дахиад л цогсуулаа. Нэрээ сүүлийн үед Такада Аканегийн талаар их бодож цээжин тавчтаад байгаа гинэ. Нүдний шилт бол шууд л дурлцж гэд мэдчихэж байгаа. Майкт бол ойлгосон шинж шалга. Халзааг харин өглөөний бурхантай удаан бахаар тэгж байгаа хогчин гэж авчийн. Нүдний шилтч хөвгүүд яагаад тийм хөлдөө юм бэ гэж бохимлаа. Нэрийн халзаагийн бүлгэмийг хилэнцэн бүлгэм гэдэг. Цаад хэд чинь гөрөвлийн бүлгэмийнхэнтэй тэрсэлдээд баларч байгаа гинэ. Уг нь гөрөвлийнхнийг хорлох гээд шүүгэнд нь тесэрдэг зам хийж лтэй. Даанч гай болж өнөө шүүгээ нь Аканегийн шүүгээ болж таарч. Тэгээд Такадагаас тэрийг нь аваад өгөөч гэж гуйж байгаа. Өөрсдөө баригдчих юм бол багшид олох нь ойлгомжтой. Такада ч яхалтай цагаахан юм болохоор тэрийг нь ойлгохгүй. Та нар Аканег авруулахыг хүсэе юу гэд явдаг. Гэтэл Акане аль түрүүн тэрийг нь олоод багшид өгцөн болж таардیں۔ Манай хэд бөөндөгөө мөцсөн ч аль хэдийн оройтжээ. Багшийн нүүрэн дээр өнөө жамнууд нь дэлбэрэн гарч хүүхдүүд айхтар загнуулсан байдаг юм. Хилэнцэн бүлгэмийнхэн ч сэржээ. Акане Такада руу өглөөний мэнд юу хийж байна гэж мессеж бичжээ. Өглөөний бурхны бичсэн мессежийг 20 хүнд явуулахгүй бол харагддаг гэхээрээ би. Такада ч яхав баярлж, тийм ээ би харагдчихлаа гэж сүйд. Гэтэл их чинь чи түүнээс мессеж аваад өгөх гэж байгаа юм шиг баярлж гинөө. Аргагүй дээ. Акане сахисан тэнгэр юм чинь гэд хэлжтэй. Такада ч Акане руу мессеж бичсэнд баярлалаа. Би баярлсандаа өгөх нь гэд явуулцдаг. Акане хичээд сүртэй юм биш штэ гэж хэлнэ. Гэтэл Такада сүртэй байлгүй яхав. Сахисан тэнгэр юм чинь гэд дахиад л хичээгээд хайчнаа. Одоо Такада энэхүү мессежийг 20 хүнд дамжуулах ёстой. Даанч түүнд тийм олон хүний дугаар байхгүй. Гэтэл их чинь тэгвэл сургууль дээр очиод хүмүүст хэлчихээчтэй гэж юм. Такада ч баярлж маргааш нь харсан болгондоо л өглөөний бурхан надлаа мессеж итсэн. Би бүр баярлаад өгөх нэ гэд яваад идэг за. Харин өдөр Касахара Акане дээр ирснэ. Чиний дугаар юу юм гэж юм. Аканегээс мессеж авах юм бол аз жаргалтай болдог гэхээрээ тархсан байлаа. Чиний өчүүхэн илдэг занч ганцаардсан хүнд том нөлөө үзүүлж чаддаг. Бусдыг шөмжилсэн нүдээр биш байгаагаар нь хүлээж авбал ямар үр дагавар гардгийг харсан байх. Анимын төгсгөл хүртэл Аканегийн талаар элдэг цорхол үргэлжилсээр байсан. Гэсэн ч Акане дахин нэмсгэлж шин зүйлийг хийж эхэлсэн. Асуудал нь бүрэн ярьлаагүй ч түнд итгэсэн хүн байгаа болохоор тэр ганцхан хүн хүйтэн хатуу ертөнцийг дулаахан үзэсгэлэнтэй болгож чаддаг нь гайхалтай. Та нар ч бас бусдын Такаданд байгаарэ.
Бүгд л хэн нэгний хайрладаг, нандиндаг хүүхдэн шүү дээ. Ингээд дараагийн бичлэг хүртэл бай бай. Чихэр юм уу хамтдаа эцэслэн тулах хайр чи юм уу чин зүрхийг минь чи